Ивэнтгч Монгол Улсын ууган үйлдвэр сүү хувьцат компани. Ивэнтгч өөрийгөө сэргээ. Bala брэнд. Dream телевиз үзүүлж байна. Watch Game Show. Сайн байцгаана уу эрхэм хүндэт геймрүүдээ. За өнөөдөр хэдүүлэнд нь маш спешиал өдөр тохиолж байгаа. Clash Game Show-гаар мэдээж уулзж байгаа. Тийм бол нэлээд спешиал. Дээрээс нь ямар спешиал дугаар гэхээр өнөөдөр хэдүүлэнгийнх нь хамгийн сүүлийн Clash Game Show-гийн ингээд дугаар хүрэхэд бэлэн болжээ. Гэтэ өмнөх дугаарууд дээр юу басна хэдүүлээ нэг иргэнийг дурцгаая тийм ээ? Тийм ээ? Let's go. За явцгаая. Oh, damn, gone! Oh, nice! Таван доонд эхэлсэн гэхээр чи миний төрсөн одоо амжилтанд зэгцүүлж эхэлсэн юм шүү. Нэвтрүүлгийн багаас хавилаг амьдрч чадах уу матах уу гэж харж гинөө. Чадчих байгаа хөөхгүй. Юу болоод байна? Хүн дайдлаа шүү дээ. Яана уучлаарай. Хүн дайч та. Хойлоо нэг баг болох юм уу яхаа? Мэдгүй. Аха, одоо та нүүрлэн бууд. Нүүрлүү буудаад оо ингээд оо. Зүг байна. Баруун штайгаад баруун зүлээ битгүн юм шиг. Баруун. Аа, сая зааж өгсөн. Иймэрхүү маш гоё дугаарууд болж өнгөрсөн байна. За, өнөөдрийн хувьд болохоор хэдүүлээ Mobile Legends-ийн багууд өрсөлдөх бөгөөд хамгийн хүчтэй нэг баг нь ялтын эзэд болно. Ингээд тэдэнтэй тоглохыг тэсээ ядан хүлээсэн хүүхдүүдтэйгээ хэдүүлээ явж танилццгаая. Let's go. Мартчихлаа нэрэ. Гүзээлцгэн жүүрч болон энгийн гэсэн 3 төрлийн бохны амттай Сэнгисэн Лала зарим гэх хэвлээ мартаарай. Зэмбэцгнөө намайг авцсан бүгдэг 10 дахь сургуулийн 10 ангид сурдаг. Одоогоор 15 настай. Dream TV page-с нөгөө Clash Game Show постын нараа тэгээд за ер нь энд орёдоо гэж ангийнхаа найзтайг даваалаад ирстэй. Дуртай стримерээ битээр арах гал. Болж өгөө зураг дараалаа. Самбацноо нааг Тэмүүжин гэдэг 19-аас сурдаг. Миний тоглолдог нэр нь бол Акаш гэдэг. Имэйл чи анх манай аав тоглолдог гэсэн. Тэгж жаад аавыг дагаж ороод. За намайг алдарч ахсан гэдгийг би одоо 15 настай. Би болохоор имэйлийг хажуу байрныхаа ахаас сурч ирсэн. Тэгээд тэр үед надаа интернет эсвэл янз бүрийн утсаагаагүй тэгээд ахынхаа утсыг гуйж тоолсоор хагаад яг нэг тийм тоглож чадахгүй байгаа нь имэйлд илүү дуртай болоход төрсөн баха. Самбацноо ганц тулгын энх хоёр гэдэг. Би өдөр бол политехник коллеж сурдаг. Би хамгийн анх имэйлийг 7 дугаар ангиас ахаас сурсан. Намайг отон жаргалын тэнгис гэдэг. Би одоогоор 15 настай. Гоё түүх гэвэл анх ингээд тоглож сурчаад гэр бүлийнхэн гişүүд болон ах нартайгаа тоглож байхад гоё дурсан шүтчихсэн. Тэр үед нөгөө анх сурж исэн болохоор классик бравл идрэл тоглож байдаг байсан. Намайг Бацаагийн мандад гэдэг үйлдвэр урлаг политехник коллежид сурдаг. Тэр сайн ч юм уу те. Өөрийгөө сороод үзвэл тэгэл. Намайг Уулын хүү гэдэг. Би одоо 15 настай. Өнөөдөр энд бол үнэхээр маш их тоглож ирлээ. Би маш их сандарч байна. Зуртай стримертэйгээ тэгээд одоо үеийнхантайгаа өрсөлдөнө гэж бодохоор бас сандарч байна. Танилцъя. Уулын хүү гэдгээ. Тэмүүж. Тий чиний рол юу вэ? Gold Core хэлээ. За алиндаа хэлээс сонирхолтой байд юм. Хэлэхгүй. Та нууцлагдан юм. За сайн уу? Уулын хүү гэдэг. Аяа хоёр гэдэг. За өөрөө ч их сайн тоглодог сурагтай юм шүү дээ. Тэгээ өөрөө ч ролч ассан. За ямар баатраар хамгийн их тоглолт байна? За зөвхөн ямар нэг титл авч ирсэн үү? Монгол ерөөс. Уулзмгүй та өөрөө юугаар тоглох? Би тэр нэг нууц асуудал та. Миний рол мидлийн юм да. Мидлэн. Тэгээ саяхнаа сурж байгаа л та. Ямар зэрэг тоглож. Хэрвч. Ер нь бол багтаа хэрэгтэй бүхнийг л авна да. Аавал та. Ямар эцсингүй юм бэ? Нэрлэхүү юм бэ? Нэрлэхүү болохгүй шүү. Үгүй бага яаж байгаа л дэжгүй шүү. Суглаад хуваачлах гоё юм. Рандом squad ярьсан ч олон стример сонгоод. Ер нь ярьж байгаа рол тогтохгүй гэж ярьж гоё юм шүү. Гэхдээ чаддгүй ролоор тоглоорой гоё ярагдах юм шүү. Тийм үү? Чамайг энэ ром хэлчихвэл яг уу. Хаална шүү. Яаж одоо би нэг за.
багасаа ахыг гарч байгаа л. Ер нь л ах нартай холбоотой юм тийм ээ. Ах нарт зааж өгдөө шүү дээ. Тоглоом. Манай хаанаас орсон гэсэн дахиад ах нараасаа сурсан. Таад одоо ямар төлөвлөгөөтэй вэ? Одоо тоглолт эхлүүлсэн юм хүмүүсээ дээд очивол Ямар болоод байна гэсэн. Тэгвэл айгу амар ш. Ороод драфт. Яасан байцгаана уу? Сайн уу? Сайн байцгаана уу? Тэндэг ах. Garo буюу бэлгүүн нь 2024 оноос IHC Mobile Legends багт мэрэгжлийн тоглогчоор элссэн. Одоогоор Aquile багийн гишүүнээр замналаа үргэлжлүүлэн Монголын Mobile Legends-ийн талбарт ур чадвараа харуулan батлаж яваа нэг юм билээ. Дудуин Bloom буюу Баярхүү мөн адил Монголын топ Mobile Legends-ийн Aquile багийн ирээдүйтэй залуу тоглогч юм. Вау. Тэндэг ах ороод. Тэндэг ах ороод. Дагуулсан зурч. Ийсэн. Монголын 2 топ тамирч орж ирсэн. Тэгээд би ер нь бол их гайхсан мэрэгжлийн тамирч орж ирнэ гэж бол бодоагүй. Garo Дудуин Bloom орж ирсэн. Яг л одоо тэмцээн дээр үздэг хардаг мэрэгжлийн 2 тамирч орж ирсэн. Би Garo-г бол мэдэн тоглолтыг үздэг. Тэр хоёрыг орж ирэхэд үнэхээр гоё. Намайг болохоор бэлгүүн гэдэг. Тэгээд Garo гэдэг нэртэй ер нь бол сүүлийн 2 жил бол Goal-ын дээр тоглож байгаа. Тэгээ өмнө бол Aquile, IC гэдэг багуудад байсан. Миний Garo гэдэг нэрээр тоглож болсон шалтгаан бол зөвөр нэг тэр үедээ нэг One Punch Man үзчихсэн юм аа. Тэгээд Garo гэдэг дүрэн таалагдаад тэр үедээ нэг өөх нэрээ олохгүй нэрээ солих уу яриа тэгээд солилцсон. Тэгээд дараа нь ерөөсөө нэрээ солих зав гараагүй тэгээд Garo гэж өсөөрөө тэгээд за угаасаа энэ нэр дээрээ тогтъё гэж юм бол тогтсон доо. Хамгийн анх бол баг 17 онд юм уу манай нэг бүр тэр чинь 10 жил байхад манай нэг найз нэг ийм тоглоом байна гэж тоглож исэн. Тэгэл тухайн үедээ угаасаа нэг 10 жилийн өмнө тэгэл утасгүй байсан л да. Тэгээд гэр бүлийнхаа одоо эргэн тойрныхоо хүмүүсийн утсаар ингээл завтай үеэр авч тоглолоо. 22 онд анх тэмцээнд ороод ер нь тэрнээс хойш ер нь тэмцээнд орох гоё юм байна. Миний хүсэл юм байна гэж бодоод ерөнхийдөө бол энэ чиглэлээр бол нэлээ удаан хөөцөлдөж хичээж байгаа юм хүн байна да. Баярхүү гэдэг 15 настай. Дүүтөө юм лөө гэдэг нэрээр тоглодог. Уул наах тэмцээнд тоохгүй зүгээр тоглолоо л гэж бодчихсон. Тэгээ нэг тэмцээнд амар төсгөл тэмцээнд 3-т орж үзээд тэгээ ер нь амар гоё санагдаад цаашаа явъя гэж бодлоо. Арай нэг жоохон сэтгэлээ хаттай л болох. Хамгийн хэдтэй хөлтүүд дээ. 17 дугаар сургуулийн 15 настай хүүхдүүд л байна. Ер нь 14 15 настай хүүхдүүд л. Манай бас Баярхуус 15-т. Тий. XP үлээ. Тий, XP. Тий. Яч мас. Их дамаг гэсэн шүү дээ. Ер нь XP дээр бас скиллтэй шүү дээ. Тэмцээнээс харахад бол тайлбарлагч нар хэлжсэн л да. Одоо ингээд Монголын e-спортод залуу хүүхдүүд маш их байна. Одоо энэ нь болохоор ингээд Монголын хүүхдүүдэд тийм ур чадвартай багасаа тийм тоглож өснөр тийм ур чадвартай байгаа нь одоо бусад хүүхдүүдтэй дэм болж байна гэсэн. Тэгээ миний ч гэсэн хувьд 15 настай тэгээ бид нартай яг адилхан байхад нь одоо юу дутах вэ гэдээ одоо хичээнэ. За, багаж хуваарлах уу? Чи ямар роллер тоглолт вэ? Би мидлейн. Мидлейн. Чи ямар роллер тоглолт? Алинтай нь бол ер нь хожино гэж бодож байна. Би бол Garo. Чи ямар роллер тоглолт? Би танк. Танк хамааг авна. Чамаагаас авчтай юм уу? Баярхуу алин амаар. Үгүй. Би Ромикс биш дээ. Би Ромикс биш дээ. Алины талаар хоёулаа мэрэгжлийн тамирчин болохоор авилгын л зааж зөвлөх баг. Би ямар ч лсэн 15 настай мэрэгжлийн тоглогчийн багтлаарэ гэж бодсон. Яагаад гэвэл надтай адилхан байна. Тэгсэн мөртлөө надаас илүү байна. Би юу сурч болох вэ гэж бодсон. Улаан цант. Jungle. Ямар болоод тоглолт вэ? XP. Ямар болоод XP. Юу ямар их хал XP. За хоёлаа тэгвэл хуруудж жагаад ээжлээд хүмүүсээ аваа явчихоо. За. Тэгээ. За хэнийг нэхэлж авах вэ? Бодноо аж Ахмед драфтын нэгээр хэнийг сонгох вэ? За надтай баг болох гэсэн үгтэй болчихлээ. За. Би одоо сонгох уу? Тийм чи нэгийг сонгох. Garo гэж одоо тэр. За.
Энэ хүүхдээ би баг болоход ярьчихсан шүү. Үгүй ургуусан. Энэ аавранд болчлаа тий. Дараагийнх нь тэр ром дээр тоглодог гэсэн тий. Тэ аль нь сая XP бол ахт XP ш нэг хамаагүй л дээ. Ямар хэрэг тоглож байна? Хero. Би нэг хамаагүй. Ямар хэрэг тоглож байна? Үн тэгээд метагаа ихээр л тоглож байна. Үгүй ер нь ихээр л. За. Руби багт авч. Цагаан цамцтай. За баяр хөөгийн дараагийн сон. Энэ хүүхдээ л Яг зүг сонголт. Би болохоор дүүтэн бүлүүмийн багт орсон. Маш том боломж гэж үзэж байгаа. Одоо би энэ jungle хүүхдээ авч. За. Тэгээд манай хожно. тийш дээ маа хожлгээ авах. энэ хүүхдээ. Энэ хүүхдүүд Энэ хоёр хоёулаа энэ байгаа зү. Найзууд урваг болоод хэлсэн. Харин тэглээ. За одоо ч хоёр хүүхд үлдэж байгаа тийм. Яг орохыг хүсчихсэн баг маань бол Гарагийн баг. За зөвлөл ялгаагүй гэж энэ улааныг авчих та. Улаан амжтай. Манайх тэгэл ирсэн л авах юм байна л та. Өмнөх дугаар талаас хүүхдийг авлаа да. Өмнөх дугаарт хожигдсан байлээ. Одоо тэгээд хожиж орж ирэх байх. Тий хожих гэж л орж ирэх байл. Тэгтээ бас маах бол хожигдохгүй л тий яас. Ер нь бол нэлээд гайгүй драфтсан гэж бодож байна. Хожино гэж бол бодож байна. Юу нэг харж байгаад ярьж байгаа хүүхдүүдний сонгож. Харин тийм би ер нь ярьж байгаа хүүхдүүд надтай баг болно гэж бодож байгаа гэж талхачлаа шүү дээ. Ярьж байгаа хүүхдүүдээс нь гоё багаараа гоё тий хоорондоо яриад гоё нэг тийм багийн тоглолт гаргана гэж найдаад авчлаа ер нь ярьж байгаа хүүхдүүд. За багаараа суул яаж юм? За дэмжиж гин үү? Тий. За багаараа сууч. Шууд таталтай дайсан төлөө эхэлж байгаа. За тэгээд Багийн нэр ямар байл болж байна? Багийн нэр W. За эсвэл та өөр гоё бодсон нэр байна уу? Эсвэл email дээр байдаг өөр чинь багийн нэр ч юм уу? Айл W-х нь манайха ээлэгч хөө. Кланыхаа нэр юу? Ааш 2 аа. Тэгвэл эндээс харж байгаа л эндээс нэр өгч бүр гэж өгч л та. Тий. Манай сүү нэр таа. Монтаж юу? Оо. Даа гараалаар сайтаа ба. Ячиж. Бас байж болох. Контрлах гэж шүү. Контрлах гэж шүү. Яриач. Манай багийн нэр бүргэр. Хотдог. За тэгэхээр шүү дээ. Өнөөдөр бол хэдүүл ерөөсө зүгээр тоглохгүй. Өнөөдөр челленж байгаа заяа. За яаж тоглох вэ гэхээр тавлаа мэдээр явна. Ерөөс хоёр талыг зүгээр хаяна. Хоёр тал маяг тэр side lane main гэж ерөөсө мэдхгүй болно. За тэнгүүтлээ тавлаа мэд дээр гэтээ бүр рекалтахгүй заяа. Тэгээд 50 кг дээр үзэн. Зүгээр л хоорондоо зүгээр. Түрүүч 50 кг хийсэн нь хожно гэсэн. Тэгэхээр ер нь бол бас нэг те херний сонголт бас яах нь их нөө бас яаж ч болно. Тэгээд jungle тохгүй. Яг тавлаа яг 5-5 мэд дээр алдсан рекалтахгүй. Тэгээд 50 кг хин түрүүлж хийх үзэн. Тэгээд ямар ч хэдүүлээ өрөөлөг тактик ярэ. Тэгээд та ямар ч гоё цайлж исэн юм байна. Би бас эндээс нэг бүргэрийг авчий та. Метр бүргэр амттай. Сайн гоё. Урд нь хүүхдүүдийг ер нь ингэж тоглож байгаагүй. Бас тэг яаж яхад жирийн тоглохгүй, челленжтэй тоглож байгаа болохоор бас нэлээд сонирхолтой болно гэж найдаж байна. Хүүхдүүдэд кил төлдөг ур чадрыг үзүүлнэ. Тактик хэрэггүй хаа гэдэг. Тактикгүй өсөд ялна. Кальц, Д витаминаар баялаг супер суу, супер өсөлт. Тоглоомын дүрм. Зөвхөн голоор явах ба jungle role-оос авахгүй үлдсэн 5 role-оос сонгож авна. Хамгийн түрүүнд 50 кил хийсэн баг ялагч болох болно. За тоглолтоо эхэлцгээе. За энэ удаагийн тоглолтын дээр маань манай хоёр зочин маань хоёулаа Equal e-sport багийн XP liner Дудуун Бүлүүн болон Gold Niner Ground-аар орж ирсэн байгаа. За эндээс манай Дудуун Бүлүүн багийнхан маань өөрсдийнхөө нэрийг Hot Dog, манай Garaving багийнхан өөрсдийнхөө багийг Burger гэж нэрлсэн байгаа. За одоо манай Hot Dog багийнхан маань Зэлэн болон Карина хоёр бандж байгаа гэж байна. За манай Burger багийнхан маань Лапо болон Арлот нарыг бандж байгаа гэж байна. За эндээ шууд эхний пик Кали орж ирж байгаа гэж байна. За нөгөө талаас болохоор шууд пикүүдээ эзгэж байна. Катад болон Лайслотыг бандж байгаа гэж байна. За тоглоомын дүрм дээр яг яаж тоглох вэ гэвэл аруулаа мидлайн явах ёстой.
XP болон Gold Line явах гэсэн үг. За дээрээс нь Lord авахгүй, Jungle дахгүй. Төрүүлж 50 kill хийсэн ялах байгаа. Хамгийн чухал зүйл нь бүгдээрээ Recall дарахгүй. Recall дарахгүй. Дөрөвөө харихгүй гэсэн. Өхөн хөлтлөө байлтна. Тэгээд төрүүлж 50 kill хийсэн ялах тийм сонирхолтой тоглолт болох гэж байна да. За эндээс манай Hot Dog багийнхан маань сүүлийнхэн пикийг хийжлээ. Эндээс Kalia, Ruby, Lunox, Minster, Alice гэдэг пикүүдийг оруулж ирж байгаа. За бүгдээрээ Flicker болсон байгаа гэж байна. За манай Burger багаас маань Cathode Catcher, Lancelot, Tamuz, Kimi, Yuson гэдэг пикүүд орж ирж байгаа байна. За ер нь бол ихэнх нь healing spell авсан байгаа гэж байна. За эндээс бол тактик төлөвлөгөө явж байгаа болоо гэж бодож байна. За хамгийн чухал нь төрүүлж 50 kill хийсэн ялах ёстой байгаа. Нөгөө харихгүй тусаа нөхгүй болохоор healing spell авсан юм болов. За эндээс тоглолт эхлэхэндээ энэ удаагийн тоглолт нэлээд сонирхолтой тоглолт болох болов гэж найдаж байна. За манай хоёр мэргэжлийн тоглогч маань Alice, манай Garo маань Kimi авсан байгаа гэж байна. За эндээс тоглолт эхэлсэн guys. 5-9-5 хац тоглолтондаа одоо. За тэгээд төрүүлж 50 kill хийх болгоо одоо жоохон сейф тоглох болов гэж бодож байна. За Cathode за эндээс Alice байгаад авчлаа. За цэргүүдээ бол айгүй уртан цэвэрлсэн. За First Blood арай тоглох болоогүй шиг байна. Аа тавар доо авахгүй тэгэлээ зайгаа барайл дээрлэхэд болж. Хамгийн гол нь Recall авахгүй. Байд л та байд. Recall дарахгүй. Энийг авъя. Айлч гар шихгүй бол энэ авийн түүчээд өгөө. Харамтлаа. За хоёр дахь миньонууд орж ирж байна да. Энэс бол улаан багийнхан маань, улаан багийнхан, бүрэр багийнхан маань цэргүүдээ бол айгүй уран тэмэлжэн. За Minster татаад аваад ирсэн. Dance-тоо тариу. Цэргүүдээ дунгаагаад авч байгаа гэх юм да. За First Blood-ыг дуургасан Minster-ыг унгааж манай бүрэр багийнхан маань анхны киллээ оруулж ирж байгаа гэж байна. Одоо дахиад 49 килл. 50 килл шүү дээ. Алдсахгүй. Нэлээд оосон сүлж шүү. Алдаа. За Recall дарж болох. Манай Ruby маань жоохон цус багтаа гэж байна да. Гэтэ бас lifestyle төрлийн баттар болохоор айтемтай болчиход ер нь бол Ruby нь битэрхүү дээ. За эндээс манай Burger багийнхан маань яа харахгүй илүүрч байна. Яа харахгүй илүүрч. Айлч мөр гарч ирдэггүй. Цэргүүдэж айгүй урд төвлөж байна. Авч байна. Гарч ирдэггүй дээр л айлгач. За эндээс бүр тавуулаа бүлүү авч байгаа. Тийм ээ. Маахан бүр арай авралтай юу. Айлч ч мөр аврага мэдрүүлээ. Бүлүү фахам. За эндээс Cathode шууд бариад авчлаа. Зөвгчлүүд багийнхан одерс Minster 2-ыг татсан тавуулгаа. За Minster-ийн 1 kill орж ирсэн guys. Зөвгчлүүлээ дайм болоод байгаа. Эндээс Yuzong бол нэлээд удаачихсан байна. За Kimi бүлүүг нь авч байгаа гэж байна. За эндээс Alice ёо. За хэдүүлээ айтемуудыг харцгаая. За ямарчсан бол бүгдээрээ гутлаа авч байгаа юм байна. Гутлуудаа бол авч байгаа юм шиг байна. Оросонокс навчгаа. Яг байж үйж бас хит дип ороод маагс кид өгч. Бид ч олноос өгөх гэж болохгүй. За тэр Kimi-ийн ультимейт ямар амар орчоо 5 хүндээ 5 дээр норчлоо. Өгчлөлөө багийнх нь ороод ирсэн 2 3 бүгд нь унгаад wipe out болж байгаа байна guys. Бүр багийнхан байна. Ямар аимшигтай тоглож байна. За эндээс манай Garo-гийн triple kill дуурж байна. 1-7 гэсэн kill харьцаатай явж байгаа юм байна. Хайд боломж олохгүй одоо. Яа харахгүй цэргүүдээ айгүй урд аваад байгаа. Өрөөдрөө орж ирэх ямарч боломжгүй байгаа юм. За эндээс доор дайм болох гэдэг юм шүү дээ. За цэргүүдээ бол айгүй урд цэвэрлсэн. За энэ дээр Minster өөрөө Cathode татаад авсан боловч Cathode 2 гээд гаад ирлээ. Айж бас таварлын ороод яах юм бэ? Ирсэлтэй шүү. За safe. Итгэл болоостай. Донж шүү. Яа харахгүй Тавраас нь гарахгүй байна. Тавраас нь Kalia эндээс Kimi-г бариад ирлээ гэж бодсон боловч Kimi спидээр дагаад амжилттай. Араас нь Minster ёо тэр Cathode-ийн ультимейт бас амар орлоо бүр амар комботой байна да. За эндээс бүр Yuzong-ийн triple kill дуурж байгаа гэж байна. За энэ удаа бол тавар унах хаа. Яа харахгүй илүү байна да. Kill яарцаа 1.1. 50-аас илүү тавраараа юм шүү. Kimi маань 4-0-7 гэсэн KD-тэй явж байгаа юм байна. Өрөөдрөө. Minster уг нь бол татсан боловч гэсэн хүмүүс нь араас нь орж ирээд ер нь бол дайна авчлаа.
Аль ч бүр амар сейф үзсэн үзсэн. дараа авах юм байна да. Өгнө лид гарвал бас эндээс бас манай хотто багийнхан маань комбек хийх боломжтой. Тэрцмаа Алис бол мах бадрууд дээр бол нэлээд өндөр дэмэжийг үзүүлдэг байгаа. За, ерөн бол тэр башин дотор байгааг нь баг мэдээд ах шиг байна да. За эндээс дахиад авчиж ирсэн. Аваад ирсэн. Энэ удаа бол жигнээс авчиж ирсэн. За эндээс Кимиг нь ургаагаад авсан. Өргөжлөлөө дайсан. Минстгаар 4 хүн дээр үлдээд дарсан. За Доноксын дабл кил. Алисийн дэмэж бас гоё орж байна да. Бүх хүмүүс дээр. За эндээс зөрүүлээд Тамуусын байна. Дабл кил орж байна. За эндээс Алис 2-1 нэлээд улаан хүмүүстэй байгаад байна да. За өргөжлөлөө дайтад идэг. Lives дээр тэгтээ хийж өгөхгүй байна. Яг харахгүй айтемг байгаад байгаа болохоор. За фликрээд аваад татж байгаа харагдаж байна. Гой. За ерөн бол манай хотто багийн маань төлөвлөгөө аваад эхлээд Кимигийн унгаач. Тэгээд дайти гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм болов. За энэ удаа бол Кими Purify-тай. За эндээс бүр тамууц тоовор руу орж ирээд дабл кил хийгээд гэлээ. Зүүлээд Минстгаар тамууцын унгаагаад авч байгаа юм байна. 16. Тэгээд бас таныг алчаашаад өнгөрцөө явж байна. Яа. Илүүгээ авчичээ guys. За 16-4 түрүүч 50 кл хүрсэн нь чинь. Ер нь бол манай бүргэр тимийнхэн маань өсөлтөө нилээ ойртож байна да. Өөр бол эндээс Минстар татаад байгаа юм да. Яа, араас нь татсан ч гэсэн араас нь хүмүүс нь орж ирээд дайна аваад. За эндээс Руби Кимиг татсан. Яа, Кими орсон талцтай гараад ирлээ. Алис өргөжлүүлээд Кимиг ороод ирлээ. Яа, за Алисын дабл кил үү? Яа. За Доноксын дабл кил орж ирж байгаа юм байна. За эндээс бол манай хотто багийнхан байна. Дайна авчлаа. Өргөжлүүлээд тоовор авах болоо гэж бодчих. За эндээс бүр Тамуусыг явуулахгүй гинэ. Кэли өлтөд даяад ирсэн. За гарах гээд үзээлэн. За бүр явуулахгүй нэ guys. За зөрүүлээ таавра авсан. Хилийн хайрцаа 9-17 өөрчлөгдөж байгаа юм байна. Слэштэй компек орч ирэх гээд байгаа юм шиг байна шүү. Манай хотто багийнхан байна. За эндээс яа Гаро Дөдүүн блүүмийг ер нь нэлээд улаан болгоо хайчлаа. За эндээс Кими хооноос нь өлтөдсөн блүүг нь авч байгааг мэдсэн. За шууд унгаагаад авч байгаа юм байна. Энд Skypers-аар авч байгаа. За Кимиг маань хоёр дахь айтем Skypers-аар орж ирсэн юм байна. За Fonox-ын катодтай үзээд байгаа. За ямарсаа өлтөд дараад амьдарч байгаа юм байна. Маа кил 2 дахин илүү юм биш. Алын зүгээр. Зарим бол Руби өгсөн 4-5 дайн байгаа юм байна энд. За Руби түрүү одоо 2 дайнд ирэх байхаа. За Алис эндээс шууд Дэдлийн башуун 1-р скиллээр ороод өглөө. За ер нь бол хүмүүстэй имп аваад өгсөн. За эндээс Руби үлдээсэн да. Өргөжлөлөө Кэли айн гой стандарт ороод ирсэн. За эндээс Руби 1 кил, Доноксын 1 кил орж ирсэн. Өргөжлөлөөд Юсогийн унгаас Доноксын дэмэж нэлээд өндөр байгаа юм да. Доноксын трипл кил орж ирж байгаа юм байна. За эндээс бол Алис Лайслотын явуулахгүй гэсэн боловч скиллигээр яваад өглөө. За эч бүр манайхаа компек орж ирээд байна да. 1.11-ээс компек орж ирээд байна да. Зүгээр малайс зөрөгтэй битгээ. Доноксын дэмэж нэлээд өндөр байна. Битгээ. Зоожороо энийг төр зүр зогсооч guys. Санамжтай орцгоё. Залуусаа баг байхын хамгийн гол нь юу гэж бодож байна та нар? Яа мэдээч нэг одоо сонсно. Тэгээ нэгэндээ илүү урам өгнө, мотивашн өгнө тийм ээ. Багаараа алдааг амжилт болгож хувирч чадах юм бол одоо ингээд багаараа урагшлагын хамгийн гол түлхүүр нь болж чадах нэ guys. Окей. Нэр нэг юм бэлгээ мартчихж багаараа хэдүүлээ бас гоё өндөр болцгоё тий. Д болон кальцаар баялаг, супер өсөлт. Манай хотто багийнхан байна. Максиминго тоглож байгаа. За эндээс Кимигийн ультимейт ямар амар одор вэ? За өргөжлөлөө Кими нэлээд удаасан Алис Кимигийн байд авцаа. Орч. За Кими унгаас нэг унгаагаад өгсөн байна. Алисийн дэмэж өгөхгүй нэ guys. Компек орж ирж байна да. Компек орж ирж байна да. Хоёр хүнээр 4 хүнийг сольж байгаа юм байна. Lonox нээр байна тий. Lonox Алис хоёрын дэмэж авсан нэлээд өндөр байна да. За эндээс бол манай бүрэн багийнхан маань мэж типээс авах болоо гэж би бол бодож байна. За эндээс бол гатаад л ганц сайрахна махраад байгаа юм байна да. Айлч арай л болно. Одоо хэдүүл аалж. За хэдүүл хүмүүсийн айтонуудыг харцгаа. За Lonox бол бас Glowing Band авцаа, Divine 2 авцсан байгаа юм байна. Kelly махарж байгаа. Alice бас махарж байгаа. Oracle хамгийн түрүүнд авсан байна. Ruby бас махарж байгаа. Ер нь бол 3 махтай 2 мэж дэмэжтэй тоглож байгаа юм байна. За ер нь бол одоо дахиад багийн дай хий гэж ах шиг байна. За эндээс ультимейтэд дарсан. Минстарын ганцаараа уулсан. Өргөжлөлөө гатаад үлдээсэн. Гатаад аваад ирлээ дээ.
Зөвгчлүүд Минстаар үлдээ хийсэн. За хүмүүс нь хаваад ирэх болоо гэж бодсон чинь Минстарын нэг хүнд орсон гээ. За Руби нилээ ийгүү байдалд орсон. За Руби уусан. Зөвгчлүүдэд Алис нэгийн хэсэг 5 тэн дээр нилээ махарч энэ. За хойноос нь Кэдиг унгацсан. За Алис нэгийн хэсэг 5 яа харахгүй. Анти лайвстэй лацаа болохоор Алисыг цэсийг нөхөхгүй байна. Алисыг цэсийг ер нь нөхөхгүй шүү. За нэгийн хэсэг 5 Лоноксын гайхалтай дэвлэлт байна уу? За ямарсан Товрын хамгаалт гарч ирсэн. Одоо фарм идвэ. Үеийд манай фарм төвөөдсөн шүү дээ. Одоо дөрүүд яа. За эндээс бол кимигийн дэмж нэлээд өндөр байгаа даа. Бэкл. За өршлүүдээ шууд дай их гэдэг шиг бах юм. За Алис шууд Алис скил алдчих шиг болохын. За ямарсан Андра гаад ирсэн. Өг нь болоос те Кими ультимейт дараад голд нь оруулах үед катод каша ультимейт хийвэл бас амар комбо орж ирж байна. Ер марг энэ нилээ эвгүй комбо байна да. За нөгөө талаас бол уртлынхаа хүмүүсийг махруулаад араас нь Лонокс болоо Алис нар дэмэжлүүд бас эвгүй. За эндээс Кими бол 2 баф хоцсон. За эндээс 3 хүн дээр ультимейт амар орж ирсэн. Яхахгүй комбо байна. Эндээс Кимиг татаад аваад ирсэн боловч Кими Ферфайдад амт гаад ирлээ гэсэн үргэлжлүүлээ шууд Алис магаад авч байгаа юм байна. 3 хүнийг батсан да гол дэмэж дээр нөхцөн. Одоо эндээс нилээ эвгүй байдалд орох болов гэсэн боловч юзон шууд Минстарын магаад авч байгаа. За Алис нэгээс 2 орсон. Гац өдөр бөрөө. Цагцны асуудал болсон. За Алисын дабл кил үргэлжлүүлээд хөөсөндөө хөөсөн. За энэ бүр айгүй ашигтай дай болчлоо. Нэгийг хүнээр 3 хүний амьд сольж байгаа юм байна. За эндээс шууд унгасан guys. Тамаас маань унсан. За эндээс бол Lancelot маань зэрэгээ ерөн бол ихтэйхээ дэвлээд авчлаа. За Кимигийн ультимейтэнд за Руби ганц орж байгаа гэж байна. За килл яарцаа 21 25 болчихсон байна. Ерөн бол 50 килл хүрсэн хожих хөстэй байгаад байгаа. За аваад ирсэнтэй Кали аваад ирсэн. Өгшлүүлээд ямар өндөр дэмэж кататкач Калиг угаад Кими дабл кил Алис зөрүүлээд нэлээд өндөр дэмэж үзүүлж байна да. За Лонокстой үлдээсэн боловч кататкач ультимейт дараад антисч байгаа юм байна. Тэр хоёр мэйжийн дэмэж бас нэлээд өндөр байна да. За киллийн харьцаа 23 28 болсон. Ер нь бол манай бургер тимийнхэн байна. Киллерээ бол илүү байгаад байгаа. За цэргүүд левел 2 унгаа левел 3 руу орж ирж байгаа учраас левел 3-ын таврыг хамгаалаад доотлынхаа цэргийг авч байгаа юм байна. За эндээс Алис өнөд бүлүүг авчиг гэж бодсон. Лонокстой өгч байгаа юм байна бүлүүг аваад. За эндээс Кимигийн нэлээд өндөр дэмэж орж ирсэнтэй. Өршлүүдээ Алис ультимейт дарсан. Нэлээд олон хүн станцсан. Дааш дэмэж ирэхгүй. За Алис эндээс этгэн гараа яваад гисэн. Өршлүүдээ Минстар 5 цаг унгаагаад Калиаг Кими унгааж байгаа гэж байна. За эндээс хэвлээ. Кимигийн Skypers-ыг харцгаая. Кими чи 12 килл 6 17 гэсэн KDT явж байгаа. Skypers 40 орчихсон. Байгаа юм байна. За ерөн бол full item болох нэлээд ойрхон болцсон байгаа юм байна да. За 27 30 гэсэн килл ярьцаатай. Одоо 20 килл. За энэ дээр бол мэдээлэл ирсэн юм шиг байна. За Руби эндээс кататкач татаад авчлаа. За эндээс кататкачийг газ ихлээр тогчих гэсэн төлөвлөгөө яваад байгаа шиг. Кататкач үлдээд авсан. Хойноос нь хүмүүс нь ороод ирсэн. Нэлээд удаад авсан. Кими Калиг ороод авсан. За Минстар шууд ультимейт хийгээд Алисийн ороод ирдэ шүү. Килл орж ирж байна. Минстарын бас нэг килл орж ирж байна. За ер нь бол 2-2 хүн өгсөн. 3-с 3 болсон. Руби тавар дээр үтсэн болооч арай марсан гээ. За Кимигийн трипл килл дуурсан. За Кими хөргөжлүүлээд Миньяк руу яваад байгаа шиг байна да guys. Skypers дээр за Миньякийн өгж байгаа юм байна. А сэвж байна уу? Инхүү түүний Skypers 80 орсон. 80 орж тулдаг байгаа. За дахиад Лонокс ганцраахнаа үлдчихлээ те. 1-3 цэргүүд нь ирж байна. Энэс эвтэйгэд дэвшилт байна. За Кими ультимейт мессеж байгаа гэж байна. За эвтэйхэн цэргүүдээ киллертэй өгнө. Би бүр файг жон гарах уу. За килл яарцаа төхөөл байгаа guys. Энэ 50 хүрэл хожих боломжтой. Сэнгэнсэн бохны амттай ирч хүчийг сэргээх Lala брэнд. За Кими гарахгүй өндөр дэмэжтэй болчихчих бүр дээрлэхэд нэ. Яг тоглолт эхлэхэд л ерөн ингэж дээрлэхжсэн. Одоо бол бүр илүү дэмэжтэй дээрлэх юм. Тэрийг
Их хайртай. За Руби эндээ шууд Кимиг аваач татаад ирсэн. За Минста шууд үлдээсэн. Өвчтөд Кэти орж ирсэн бодож яа. За Алис 4 5 хүн дээр баг үлдээсэн. Тэ ер нь Хотдог тимийнхэн ойртох нэлээд боломжтой. За 3-ыг унгаагаад трипл кил хийж байгаа харагдж байна. За Минстар эндээс 5-ыг унгаагаад авч. За Алис бол Ланслотыг явуулахгүй гэж байгаа шиг байна та. За Ланслот эндээс бас нэлээд эвгүй тоглолт оруулж ирээд Луноксыг унгаагаад авлаа. За нэгийн эсрэг нэг үү. За эндээс Минстар нь хүн рүүгээ туслахаа төвөд ирж байгаа юм байна. Унгаа хэлгээд байх шиг байна. Яа, за баригдахгүй нэ guys. Ланслот баяртахгүй. Тэгсэн Алис шууд фликертэй ааснаа чи хөөгөөд ер нь унгаанаа л гээд үзээд биш шүү. За инхүү white out болж байгаа юм байна guys. Кил харьцаа 31-37. 50 кил ороход хоёр тал хоёулаа нэлээд ойрхон байна да. Гэтэ 6 килийн зөрүүтэй. Голны харьцаа бол байхгүй. Ер нь бол энэ тэнцэл үзэж байна да. За мэд дээр бас л нэг том дайм болох нь дээ. За энэ удаа бол манай Хотог тимийнхэн маань урагшаад эрлэхэд за эндээс Руби 2 минут татсан та Кимигийн талцтай болгодлоо. Руби өөрөө эндээс гараад ич чадахгүй араас нь хүмүүс нь аваад ирсэн боловч нилээ эвгүй байдлаар Кэти эндээс амт гарах ямар боломж байхгүй юм дээ guys. Кими Кэтиг унгаад авч байгаа юм. Өөрчлөлтөө Алис 4 хүн дээр ультимейт хийсэн. Алисын дэмэж өгөн бол байна да. За хойноос нь Руби хүндээ стат өгсөн доног өргөжлүүлээд килийн дуусгаж байгаа юм байна. За Кими бол эндээс хойноос нь дэмэжлээд байгаа. За Алис руу Кимиг нь хөөчих гэсэн боловч яа харахгүй хөрөхгүй байгаад байна. Кими нэлээд хөдлөнтэй баатар болохоо баригдахгүй байгаад байна. За Алис инхүү ганцаархнаа үлдчихэж байгаа юм байна. За килийн харьцаа 32-41 болж бүрээр тимийнхэнд байна. Илүү хожил ойрхон байна да. За Алис эндээс эвтэх за Прус авч байгаа гэдэг чинь. Эвтэйг зэрэгээр төвлөд авчихсан. За урд бол нэлээд мах байна да. За гадрах боломж байна уу гэсэн стандж байгаа Кимигийн Skyfacer таваад унаад өглөө. За эндээс Калия ганцаархан айнд үлдсэн зэрэг төвлөд авах боломжтой юу. За ямарсан төвлөсөн. За килийн харьцаа 42-42 10 килийн зөрүүтэй болчихлоо. За эндээс Катад Кача Immortal гэж байгаа гэж. За цэргүүдээ бол айгүй ихтэйхэн төвлөд байна. Гэхдээ стил тэгэл таавар нь дэмэж аваад дэмэж нь бол талцтай таавар талцтай болсон байгаа гэж байна. Би барьлаа. Бэлтэр барьсан. Яа, за нэг хүн дээр олж ирсэн. Шууд тэр хүний алчигээд дайрж ах шиг байна да. За Руби нилээ эвгүй талцтай байсан. За эндээс тунаг шууд Юсонгийг унгаад авч байгаа юм байна. Алис Кими унгаад авчихсан. Тэгэхгүй нилээ эвгүй байдал авцсан доо. За Минстра 2 минут гэсэн боловч тэгээд гараад ирлээ. Нилээ эвтэн гараад ирлээ. За Тавраар Катад Качиг дэмжлүүлээд Immortal унгаад авсан. Өргөжлүүлээ Минстра ультимейт хийсэн. За мэдээ Тавр унсан. Өргөжлүүлээд Кимигийн дэмэж байгаад байна. Кими амьд байна. Оо энэ яадаг баар вэ. За 2-2 үлдсэн. За тийм цэргүүд орж ирээд level 3-ыг унгаад авлаа. Одоо бол дээдлийн цэрэг, мэдийн цэрэг гээд хоёрлын цэргүүд байна. За дээрэс нь одоо манай бүрийн тимийн одоо айлагч нэрээ бүгдийг ганцаалаад дуусна нэрээ. Ажилд бидний гарт guys. 5хан кил тотоо байна да. За хэдүүлээ килийн харьцааг харцгаая. За эндээс манай Garo маань 23 кил, 20 ассисттэй тоглолтын ер нь тэргүүлж явж байгаа юм байна. Нөгөө талаас болохоор Lonox 16 кил, 15 ассисттэй явж байгаа гэж байна. Тэр саяны шиг л дээ шүү. Яг ингээд локал хүмүүсээ хэлээд л байж за. Тэр хүмүүс л өл скилээ гэд. Зя. Эндээс ямарсан Кимиг үдээ хийсэн дээ. За өргөжлөлөө Катад Кача шууд өлтмөдөө хийсэн. За Кэти дээр орлоо. За өргөжлөлөө Руби 21 батсан. За эндээс Кими өөдөөсөн дээ. Нилээ эвгүй байд Кими орж ирэх шиг байна. За Алис хойноос нь өлтмөдсөн. За Кими эндээс шууд Руби унаагаа дээж дээр өргөжлөлөө шууд тэр хүчтэй байна. Робот килийг оолж ирлээ. За эндээс байдал нэлээд бишцээ. За Алис цэргийн дэвлээ. Цэргийн аваад яа гэж шиг байна. Цэрэггүй бол тоовор дэмжлж чадахгүй. За эндээс бол энэ цэргийг бол Минстаар авчих واخа. За Алис бол эндээс айгүй ухаантай тоглолт хийгээд цэргийг таслаад хүмүүсээ төрөх хугацааг нэмээд ах шиг байна да. Яа тэгсэн ч гэсэн цэргүүд нь явчлаа. За өргөжлөлөө шүү Кими. Алисыг хөөгөөд байна. Алисыг хөөё. Энийг авчихгүй. Баярхууг авчи guys. Баярхууг авчи. Бэхэчүү. Байхгүй. Тэр доотлын өвсөд орцсон доо. Хоошоо яваад ивчлээ. За ямар ч байсан хүмүүсээ төртөл нь бол цаг авч чадсан. За эндээс яа Кимиг ультимейт, Катодын ультимейт аваад ирсэн. За эндээс шууд Алис ультимейт аваад амьд үлдэх боломж байна уу гэсэн. За ямарсан гараад ирж байгаа юм. Өргөжлөлөө Кэти ямар болчихлоо. Катод Качиг аваад ирлээ. Lonox өргөжлөлөө дэмжлээ унгаацсан. Хүний хэлэлтэй байгаад байгаа. За шууд Lonox-ын дабл кил орж ирж байгаа гэж чинь.
Зэндэс өнөө 2хан кил хийхэд бүр багийнхан байна. Хончих боломжтой байгаа гэдэг 2хан кил хийвэл яа. Кили харьцаа яг л 10-аар сарцсан байгаад байна. За Кимигийн ультимейт энэ дээр амар аваад ирсэн өргөжлөө катад. Амар да. Катад энэ 5-аас аваад ирсэн ультимейт дарсан өргөжлөө Кэти аваа шидчихлээ. За Алис унгаагаад авч байгаа юм байна. За эндээс манай хоттой багийнхан байна. Буцаад комбэк хийж байна. За эндээс ганцаахна Кими өнд өдчихсэн байгаа даа. Одоо мид пуш гэж явах юм болоо да. За эндээс бол нэлээ өндөр дэмэж байна. Ямар өндөр дэмэж шүү. Дээрээс нас доотлын цэрэг орж ирэх гээд байдаг. Ганц тайж ганцаардахгүй шүү. Илээг байдал орчлоо. Наад чи бас эвгүүтэл байдаг шүү аа. Гэтэ манайха 2хан кил хийчихвэл өгөө нь бол манай бүрэг тимийнх нь хожих гээд байдаг. За эндээс бол Ливд 2 алдаж байгаа мэнэ гэсэн. Яа, Дунокс энэ дээр флик гэдэг. Ороод яг унгаа шахлаа. Бас эв фликэргүй шүү Дунокс. Ямар жоохон цэцэн дээр. Дунокс догч болно шүү. За ямарсан хүмүүс нь төрсөн. Одоо үг нь бол 2хан кил хийчихэл энэ тоглолтыг дуусгах боломжтой. Бас төгс гаргаж шүү. За яа харахгүй нөгөө дээдлийн цэрэг, доотлын цэрэг орж ирээд байгаа болохоор калтж жагаад хамгаалаас руу аргагүй байгаа шүү гайсаа. Тэгээс бол харьж бол цусаа нөхгүй байгаа шүү. За Кими маань эндээс бахбуудаа авч яваарч байна. За. Одоо энэ баг сүүлийн дайм болох болоо гэж би бол хувьдаа бодож байна. Сүүлийн дайм болох болоо. Одоо л манай хоттой багийнхан маань их чухалтай хийхгүй бол 2 хүний алдвал энэ тоглоом дуусгаад байдаг. За энд одоо баг сүүлийн дайм орж ирэх байхаа. Зэрэгтэйгээ хүч дөрөв орж ирж байна да манай бүргэр тимийнхэн байна. За эндээс Кими ультимейт за Министрай татаад за Кимиг өгчлөө татаад аваад ирсэн. За Катад шууд ультимейтыг хийсэн. За 49 дэх кил. 49 дэх кил. Өгчлөө Кими орлоо. Нилээ өндөр дэмжтэй. За эндээс баг дуусах нь ойлгомжтой болох шиг боллоо. За 50 кил олсноор. Өгчлүүлээд бүр дайна авснаар. За Кимигийн трипл кил дуурж байгаа гэж байна. За эндээс өгчлүүд Кими Миньяк байна уу? Миньяк дуурах боломж байна уу? За энэ иморталтай юм байна. За дээж нэрээд байгаа. За ерөн бол энэ тоглолт дуусч байгаа юм байна. Яг л 50 кил даваал тоглолт дууслаа. За ийхүү эхний геймийг манай бүргэр тимийнхэн байна. Авлаа. За бүргэр тимдээ баяр хүргэцгээе. За ийхүү клатч гейм шоуны маань Эмилийн 3 дугаар маань дуусч байна. За тэгээ өнөөдрийн өгдөж ирсэн тоглогчтой баярлалаа. За тэгээд энэ удаагийн тоглолтыг тайлбарласан Кастер Саяраас байлаа. Баярлалаа. Яг бол тактикаараа л явлаа л та. Манай багийн угаасаа гол пикэд Кими болоод Кимигээ сайхан урдаа мах авч каверлол. Тэгэл яг өөрийгөө би бол карьер хөөж тоглосон угаасаа. Хамаг килийн төвж тоглох зорилготой тэгэл Кими аваад антилээ орлоо. Тэгээ багийн тоглолтод амар гоё оруулж чадлаа манайх. Угаасаа тэ гараа хожих нь барахгүй гэл тэгэл барахгүй л исэн юм байна. Манай угаасаа энэ хоёрын тоглолт үзсэн байсан. Хочин л гэж бодоод ирсэн шүү дээ. Тэгэл хоцсон шүү дээ. Манай багц гэсэн ялгаагүй. Яг нэг гол дэмжтэй Lunox гэж аваад үлдсэн хүмүүсээ махруулад яач гэсэн чаар. Манай Lunox жахан DPS тал руугаа муу байж таарлаа. Яг бидний тоглолтог тоглоом шиг л биш байлаа. Тавуулаа яг голоороо яваад би бинтэйгээ байлдаад ямар ч тийм объектив байхгүй би бинтэйгээ яг байлтгал байсан. Манай тактик бол уг нь яг л бүтсэн. Гэтэ эхний л тоглолтын яг эхний вар дээр жоохон бүтлгүүцсэн. Тэгээл манайх ер нь хожигдчих шиг боллоо. Зөвхөн энгийн тоглолтоос өөр яг нэг челленж маягаар гоё тоглолт байсан. Би бол нэг юм бодоог л. Тэгсэн чинь амар драфт хийсэн байлаа. Уул манайх тоглолтын агуулгаар илүү байсан мөртлөө. Тэгээ драфтаараа л ялцлаа. Ялч би ингээд яасан л да бүх тоглогчдын руугаа очиад ийм хэрэг авчих ингэж тэгчих энэ спел ийм эмблем аав гэд ингээд гоё тохируулаад өгсөн. Тэгээд тэгээ гоё хооронд нь зохицуулаад өгсөн. Тэгээд багийн тоглолтоор л илүү гарлаа да нэрээ. Тэгээ манайх уг нь айгу гоё пик хийгээд тэгээд тоглолт эхлэхдээ жоохон сонио эхэлсэн юм аа. Тавар дотроо жоохон дээрлхүүлээд. Тэгээд бафа одоо тусаа нөхчихсэн чи айл орж ирээ манай бафыг гусаад
Жохоо обжективний зөрүүтэй болчихлоо. Гэтэ яг хангалттай ойрцсон гэж үзэж байгаа. Тим зөрүүнээс эхлэхэд гэж байгаа бол аль ч юм бүр амар барьдаг гэхгүй байсан л та. Би яг нэгээс нь зогтонгууд нөгөөх нь орж ирээд намайг алчгаар би өгчгээр тэгээд ялч антилгүй манах дайн дээр хэлсэн болохоор тэгээд эхлээд киллийн зөрүү гарцсан болохоор л ер нь байж чадсангүй байж очлаа. Яг ийрлээ чухал гэдгийг л харааллаа да. 50 килээс илүү хол кил байсан бол манай аг бол бариад хожчихол байсан баг. Аль ч тэгээд тавлаа мэддээр болохоор бас нэлээ сонирхолтой байлын тэгэл амар алаан болоод тэгээ бас нэлээ жоохон удаан тоглолт боллоо. Бас 50 кил болохоор тэгээ алчгаа нэлээ гяндгар үзлээ. Айлал бас яг сүүлийн 2 кил дээр бол амар гяндаалаа бүр. Яг тэр үед бүр бараг хөөс гарсан шүү дээ. Тэгээ яг сүүлийн дайн дээр бид нар бүр яг гоё тавлаа зэрэг бүүм гэж ороод байх тоглолтыг бол дууссан. Зүүдээ бас айтем мессеж болгоо хийсэн л дээ. Маагаас бүгдгээс илүүсэн. Би цаага хичээхгүй л. Юу гүүштэй манаа гэлээсэн шүү дээ. Одоо Баатрийнхаа давуу талыг ашиглаад цусаа нөхөж ирсэн чи манай баф руу ороод ирсэн. Яг манай авж ирсэн юм руу. Тэгээд тэрийг булаагаад тэгээд төрүүлээ 4 ливэл хүрээд ультаа дараад бидрийг бариад тэгээд яг тавар дотороо дөрүүлээ тавуулаа өгөөд нэгтэй шал өөр санагдлаа. Харин тийм. Яг мэрэгжлийн хүмүүстэй бол арайчтай. 50 км хэцүү. Гэтэ айгу гоё браавал тоглолцлоо. Харин тийм. Кор байхгүй. Доор байхгүй. Хүртэл. Тэгэл сайжраа гэвэл тэгэл яг гоё хамгийн мета яриагаа аваад гоё хичээл зүтгэл гаргаад тоглоход тэгээ ер нь багаараа бас тоглох юм чухал. Угсаа багийн тоглоомыг багаараа тоглож тойжин тэгээд багаараа гоё сайн тоглолт тэгэл тойж чадна. Багттай байж мэрэгчний тоглолт тоглож болно гэсэн үг. Тэгээ ер нь ганцаар бол угаасаа энэ ML-ороо тоглох юм шүү дээ. Яг таваараа гоё ижиж таваараа л яа. Тэгвэл нэг нь мундаг байгаад үлдсэн дүр муу байвал авахгүй шүү дээ. Тэгээ багттай бол бас хоёлох. Багттай болт юм. Болохлох тий. Хэцүү ахаа. Гэтэ ах вэ. Яг гоё гар нийлдэг 5 нийлжүүл бас гайгүй шүү дээ. Нэг ганц 2 сизон тоглоод юм сайж ирсэн дөө. Өмнөд яг би зүгээр өөрийнхөө хувийн тоглолт гайг болохоор хувийн тоглолтыг үз тоглодог байсан. Одоо багийн тоглолт чухал гэдгийг ойлгож авлаа. За ямар ч баг осгоод нэг тэмцээн оролдоонд орж үзье гэж бодож байна. Тийм ээ. Уусаа нөгөө ML ч нөгөө метан дандаа өөрчлөгдөн. Тэгээ ингээд өөр ингээ метанууд гараад ирэхээр яг тэр метан дээрээ дасаал яг одоо юу гэх ганц 2 сизон ингээ нүдчихэд ер нь амар сайж ирчихсэн шүү дээ хүмүүс. Тэрнээс цаашаа тэгэл тэмцээнд ороо юм. Тэрнээс цаашаа тэмцээнд орох бол тэгэл чиний хүсэл зорилгын асуудал дөө. Тэгээд багаараа гоё хүсэл зорилготой тэмцээнд орох сонирхолтой бол тэгээд хичээл зүтгэл гаргаад ер нь бол гайг явж болно. Сайж гэж бодвол өөртөө итгэл авах. Эхлээд өөрөө эхлээд яг сайж чадна гэж бодчих бол сайж болох. Надад боломж байгаа юм байна гэж бодсон. Юм болохоор би арай бага эсвэл мэрэгжлийн тоглогч арай болох маш хэцүү байдгаа гэж бодчихсон. Тэгээд манай Гаро бах тэгээд нөгөө дүүтэн бүлэн маань зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөөнөөс нь бодож үзээд ер нь боломжтой байна гэж бодсон. Тэгээд ямар ч ингээд дүүнэртэйгээ тоглох бол нэлээд гоё байлаа. Тэгээд хамт ирж тоглосон баярлаа. Ер нь бол мэрэгжлийн тамирчин болохын хамгийн чухал зүйлүүдийн нэг нь бол мэдээж хичээл зүтгэл, тогтмол бэлтгэл нь бол байдаг. Тэгээд мэдээж мэрэгжлийн тамирчин болох зорилготой байхын тулд бас мэдээж нэлээд золиос хичээл зүтгэл гардаг. Тэгээд мэрэгжлийн тоглогч болохыг хүсэж байгаа хүмүүс байвал сэтгэлийн хадтай байгаарай гэж хэлье да. Ice Mark-ийн ах эгч нарын тэгээд та нарт гарын бэлэг өгж байгаа. Тэгээд та нарт өгье. За баярлалаа. Баярлалаа. Танаас бүгдээр хараад байдаг юм шүү дээ. Нэвтрүүлэг үзсэнд баярлалаа. Тэгээд манай огийг дэмжсэн бол бас баярлалаа. Бидэрт маш үнэтэй сургамж өглөө. Баярлалаа. Нэг баг болоод тоглолоо. Эсрэг багт ч гэсэн найзууд маань болон үеийнхэн маань байлаа. Сайхан өрсөлдөж хөвгөлтэй байлаа. Гэтэ хожигдсандаа би тийм гомдохгүй нөө. Сэтгэл санаа сайхан байна. Багаараа тэг хамтарч тоглох нь хамгийн чухал гэсэн тэрийг ойлгоод одоо хичээнэ. За guys, Aquel багийн гишүүн, 2 гишүүн заяа. Нэг багийн гишүүд бие биенийхээ эсрэг өрсөлдөөнтэй ингээд маш гоё тоглолт болсон гэж би бол харж байна. Mobile Legends тоглолтгүй ч гэсэн одоо 50 кил гэдэг нь бол миний хувьд нэлээд экстрим сонсогч. Тийм болохоор би бас дараа нь сонирхож үзнэ тийм. Та бүхэн ч сонирхож үзээрэй гэж би зөвлөмөр байна. Ийхүү бидний 15-7 хоног үргэлжилсэн адал явдал маань энэ хүрээд өндөрлөж байна. Яасан их memoryтэй ямар их гоё дугаарууд болж өнгөрвөө guys. Тэгэд бидэнд захим спортын гайхамшиг харуулсан бүх оролцогч нартай бүх зочин стримерүүдэд үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ хүртэл хамт байсан үзэгчдэр та нартаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэд түмэн явлаа.
Баяртай guys. Баяртай. Амжилт хүсье.